Бусдын баг эмэгтэйч гэж хэлж болохоор иймэрхүү хүмүүсийг зурагтаар гаргах нь буруу л гэж хүмүүс хэлээд байгаа байхгүй юу? Hi guys, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Би яг одоо 3 сарын 9-нд бичлэгээ хийж байна. Би саяхнаас Unexpected гэдэг нэг reality шоу үзээд байгаа байхгүй юу? Өсвөр насны юм жирэмслэлтийн тухай гардаг. Тэгээд өсвөр наснда жирэмсэн болчхоор одоо цаана нь ямар амар те амьдралын нухчаа тэгэл амар их сорилтууд сэтгэл санааны депресс те одоо тиймэрхүү сэтгэл готрлоод хүлээж идэг вэ гэдэг талаар бүр ингээд ямар ч нэмэлт хачир романтайз хийсэн байхгүй шууд ингэж гаргадаг тийм нэвтрүүлэхгүй. Тэгээ ерөнхийдөө л аягүй сонирхолтой. Тэгээд юу сонирхолтой вэ гэхээр мэдээж одоо тэр одоо хүүхдүүдийг яг яагаад жирэмсэн болчихв? Юу тэднийг одоо тэгж та тий өсвөр наснда тийм юм хийхэд хүргөв. За тэгээд нэгэн жирэмсэн болцоо одоо тэгээд тэр хоёр хүүхэд хоорондоо яаж зохицоод ээж болж байгаа вэ гэдэг нь айгүй сонирхолтой. Тэгээ бас амар ухаар штэ. Тэгээ би энэ үзэж байгаа нэвтрүүлгийнхаа нэг хосыг хоёр юм хосыг сонгож аваад тэгээ та хэдэн өнөдөр ярьж өгч байгаа. Тэр амар токсик бүр oh my god. Би бүр амар стресслээ сая бүр тэр хоёрын эпизодыг үзээд би бүр амар стресслээ. Тэгээд энэ Unexpected гэх шоу нь болохоор TLC гэх том групп одоо телевизийн групп компани хийдэг юм reality нэвтрүүлэхгүй. Тэгээд ер нь айгүйх тийм reality баримтад жинхнээсээ одоо тэгж болж байгаа тий. Жинхнээсээ болж байгаа үйл явдлуудыг зүгээр ингээд баримтжуулаад дараа нь ингээд reality show маягаар эвлүүлээд ингэж гаргадаг зөндөл нэвтрүүлэгтэй. Тэгээ нэг алдартай нэвтрүүлэг нь бол Unexpected байдаг. Тэгэд энэ нэвтрүүлэг манд болохоор 7 seasonтэй. Тэгээ season бүртээ харилцан адилгүй ангиудтай одоо жишээлбэл заримдаа 7-8 гээд төгсөж байгаа заримдаа 14 16 хүртэл явж байгаа жишээний. Тэгээ яг одоо заяа season 7 явагдаад одоо гараад стрим хийгээд явж байгаа. Тэгээ энэ season 7-нд бүр ингээд хүмүүсийн хил аманд амар өрцөн. Яагаад гэвэл season 7-д бүр заяа 12 настай аав 15 настай ээж оролцож байгаа. Тэгэхээр энэ одоо телевизийн энэ одоо шоуны түүхэнд байхгүй хамгийн амар залуу хүн аав ээж хоёр орж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь бол заа өсвөр насны жирэмслэлтийн талаар ярихад 2024 онд гэхэд Монгол улсад нийт төрөлтийн 3.4% өсвөр насны жирэмслэлт эзэлж байгаа гинэ. Тэгээ энэ өсвөр насны жирэмслэл нь болохоор одоо тэгээ бие махбод болон сэтгэл зүй бүрэн хөгжөөгөө төлөвшөөгүй байхад нэг хүүхэд гараад ирчихээр мэдээч ээжийн биед нэгдүгээртээ амар тийм эрсдэл үүсэж байгаа. Хоёрдугаарт ээжийн ирээдүй гэхийн ирээдүй гэл цаашаа бүр ингээд мухагаар хэлэхэд хортой баггүй юу? Хортой юм нэгууртай зүйл байгаа. Би яг энэ одоо тийм Unexpected гэх шоуг ярьж өгөх болсон шалтгаан маань гэх юм бол одоо монголчууд маань хүүхдтэйгээ ингээд ерөөсө бэлгийн боловсролын талаар ярилцдаггүй. Тэг ингээд орхитуулчаад байдаг. Тийм учраас одоо өсвөр насныхаа хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд яг өсвөр насны жирэмслэлтийн цааныг юу болдгийг харуулах гээд хийж байгаа маа. Тэгээ өсвөр насны дүүнер маань үзэж байгаа бол би өнөөдөр та хэдэд заяа ямар хүнийг сонгож болохгүй вэ? Ямар залуучуудыг сонгож болохгүй вэ гэдгийг тэгээ бас өсвөр наснда яагаад жирэмсэн болж болохгүй вэ гэдгийг амар яруу тодор сайхан яриад өгье. Окей. За тэгээ та хэд минь гайхаж байгаа тий одоо өсвөр наснаа жирэмсэн болчоод юугаа гайхуулах гад юм шоу моонд ороод идэм болоо гэд амар гайхаж байгаах. Гэтэ ингэдэм байх нөгөө Америкчууд чинь айгуу тийм нээлттэй тий одоо тийм хүмүүс штэ ер нь айгу нээлттэй ер нь баг хичээ зовоод ах юм байхгүй. Тэгээ тэр утгаараа нэгдүгээр орж байгаа. Хоёрдугаар гэх юм бол нэг дугаарт ороод 20,000-аас 30,000 долларын цалин авдаг гэсэн юм шоу байд юм. Тэг яг энэ Unexpected гэдэг шоунд ороод яг хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхой биш. Гэхдээ TLC-ийн бусад одоо reality шоунд орж исэн оролцогчид нэг дугаартаа би нэг 30,000-аас 20,000-аас 30,000 долларын цалин авдаг гэж ярьслага өгж исэн юм байна заяа. За тийм аа. За тэгээ 3 дугаар болохоор мэдээж телевизийн шоуны дараа тухайн одоо оролцогч алдартай болдог. Тэгээд сошиал медиа өөрийнх нь одоо тэр сошиал медиа нөхсөө явдаг. Тийм учраас хүмүүс ордог, тэгж зөрөгтэйгээр ордог байхаа гэж би бодож байгаа. Тэгээ энэ сүүлийн одоо season 7-нд одоо бүрэн гарч дуусаагүй учраас би сайн ярьж чадахгүй. Гэхдээ season 7-нд бүр амар оролцогчтой. Тэгээ энэ season 7-гийн дуусгаар бас хосоор нь ялгаж авч агаад ярьж өгье гэж бодож байна. Тэгээд одоо миний ярих байгаа хосууд болохоор энэ шоуны хамгийн амар хар мөртэй, хамгийн амар токсик, хамгийн амар хүчирхийлэлтэй сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэлтэй юм хосууд байсан байгаа заяа. Ерөөсөө л 16 17 настай хүүхдүүд. Тэгсэн бэжэж ийм амар одоо зан аршинтай.
энэхүү асуудыг болохоор Кайлан болон Джейсон гэдэг энэ шоуны season 5-д оролцож байсан. Кайла 17 настай, Джейсон 18 настай өсвөр насны хосууд. Тэд анх Snapchat-аар танилцсан бөгөөд Кайла инхэлж холбоо барьсан гинэ. Одоо Джейсон хараад ангууд жоохон царайлагтай орон заяа бусад өсвөр насны хүүхдүүдээс. Тийм болохоор Кайла эхэлж араас нь гүйсэн байгаа. За тэгээд танилцаад удаагүй ердөө 2 хоногийн дараанаас тэд бэлгийн харилцаанд орж эхэлсэн гэж байгаа. Тэгээд бэлгийн харилцаанд орж эхлээд удалгүй жирэмсэн болсон. Ингээд нэвтрүүлэгт орохдоо 32-7 хоногтой жирэмсэн. Тэгээд ерөнхийдөө бол хамтдаа одоо үерхэд болцоод жил арай болоог байгаа гэж танилцуулж байгаа. Джейсны тодорхойлж байгаагаар Кайлныг болохоор шоу жоохон байсан гинэ. She was a party girl гэж байгаа. Америкийн одоо тэр нөгөө нэг хідүүлэг ярьсан тий. Euphoria энтертэй ч бүр амар гардаг штэ. Тиймэрхүү лээсэн билгүү. За Кайлныг шоуч охин өөрийгөө болохоор F-boy гэж хэлж байгаа. Тэр нөгөө нэвтрүүлэх I'm a F-boy гэж хэлж байгаа. Тэгээд тэр нь яг F-boy гэж юу гэсэн үг гэсэн чинь амар ингээл пэдэлцсэн. It means fuck boy гэж байгаа. Би ингээд өөрийгөө fuck boy гэж боддог. Тийш тодорхойлдог гинэ. Тэгээ fuck boy гэдэг нь юу гэж байгаа ингээ асуусан чи. Хөтлөгч нь асууж байгаа штэ. Тэгсэн чи ингээ охтын үр дамжиж явдаг ингээм од залуучуудыг fuck boy гэж хэлж байгаа. За бүр нэвтрүүлгийн үеэр за Джейсон ёо эндээс эхлүүлээл ямар тэнэг хүн бэ гэдэг нь ойлгомжтой харагдана. Битгий ийм залуучуудтай битгий ийм хүүгүүдтэй харьцаж өөрийгөө доош нь хийгээрээ бурхан минь. Тэгээ энийг ингээ өөрийгөө F-boy гэж ингэж бахархалтайгаар хэлчингүүтээ өргөжлүүлээд ингээ өөрийгөө яриа л гаан заяа. Тэгээ эхнэр нь ингээд том бидтэй жирэмсэн ингээд сууж байгаа штэ найз охин нь. Тэгвэл өөрийгөө яриад би fuck boy байсан. Би одоо ингээд ингэж байгаа. Тэгээ яагаад жирэмсэн болсон бэ? Та хоёр ингээд хамгаалалт хэрэгэлдэггүй байсан юм уу гэж асуусан чинь би ингээд хамгаалалт хэрэгэлж агаад тэг авчдгийн. Би ингээд өөрийгөө юу гэлээ? Би raw dogger. Би одоо мэрэгжлийн raw dogger гэж байгаа байхгүй юу? Тэгээ та raw dogger гэд өөрөө хайгаад үзчихээрэй за. I thought she was very cute. She was the party girl. I was like more of a F-boy. What is an F-boy? An F-boy is a person who goes from girl to girl or has multiple girls and just get as many as you can. It's like a game, I guess. I probably did hurt a couple girls' feelings, which... Тэгээ ингээ 17 настай хүүхдээ гэж ярьж байгаа юм заяа. Ёо амирчгүй. Тэгээ тэрийгээ бүр ингээ амирчгүй амар бахархалтайгаар ингэж ярьж байгаа байхгүй. Тэгээ манай Монгол ч гэсэн тиймэрхүү хүүгүүд байдагтэй ингээд 10 жил тахаад ч гэсэн тиймэрхүү те тэнийг ямаараа флексдэг бэндэр байдаг гэсэн байхгүй. Тэгээ би өмнөөс нь ингээ амар хичээд тэгээ өөртөө болохоор тэрийг мэдгүй амар кул байна гэж бодсон юм шиг байлээ. За тэгээд тэр хоёрын шоуны зураг авалт нь болохоор 32-7 хоногтой байхад нь эхэлсэн. Ер нь гизэн нэлээд томорчихсон. Тэгээд яг хаан төрөх үү, яаж төрөх үү гэдэг асуултан дээрээ явж байгаа үе дээрээ орсон баггүй юу? Тэгээ энэ хоёр ингэж хийцэн гинэ. Энэ хоёр ч сод жаахан байхгүй Джейсон гар байдлыг ингээ гартаа авцсан. Ер нь амар ингээ хүний хяналтандаа байлгадаг controlling хүн байхгүй бүр ингээ амар control хийдэг заяа хүнийг. Ингээ гадаадууд ч нөгөө заавал эмнэлэгт очиж төрнө гэж бид хэд ч ингээ шууд эмнэлэг явдаггүй. Гэртээ төрнө. Эмнэлэг төрж болно. Төрөх центр төрөх төв гэж байд юм. Тим юм төрж болно. Тэгээ бас сувлал мөвлөлд очиод бас төрж болдог заяа. Гян зүрийн ингээ төрөлтийн процессыг одоо явуулж өгдөг тиймэрхүү үйлчлэгээний газрууд байд юм байна. Тэгээ Джейсон болохоор төрөх төвийг сонгосон гинэ. Одоо төрөх төв нь болохоор ингээд ийм гэр шиг тогтчлолтой одоо бараг сувлаа шиг юм уу? Тэгээ ингээд усан дотор ингэж төрөх тийм арга барилыг сонгосон гинэ Джейсон. Тэгээ ягаад тийм арга барилыг сонгосон гэсэн чинь өөрөө ингээд тэр төрөлтийн бүх үйл явцанд оролцож болох учраас тэг хүмүүс ингээ намайг орхигдуулахгүй тоох учраас би ингээ тийм арга барилыг сонгосон гинэ. Ерөөсөө эхнэрийнхээ ингээд найз охиныхоо ямар ч юм үзэл бодлыг сонсохгүй заяа. Нөгөө Кайла нь ингээл яагаад байгаа. Тэг би өгн ингээд эмнэлэгт төрөх нь арай дээр гэж бодож байгаа ч гэсэн яг уу Джейсон тэгж хүсэж байгаа болохоор би одоо ингээд ийм төрөхөөр болсон гэлж байгаа. За. Ваа ийм тэнэг байдий бэ. Oh my god. Тэгтээ ингээд бид нэр гаднаас нь хараад аль нь тэнэг байгаа, аль нь одоо юу ашиглаад тэнэг дээр нь ашиглаад байгаа гэдгийг ингээд харж байгаа болохоос яг тийм харилцаанд байгаа хүмүүс өөртөө тэгж мэддэг байх. Yeah. Okay. Yeah. I want to try without the epidural. I have a lot of people on my side of the family that say it's so easy. Yeah, none of them took the epidural. They said it's painless and it's fine, so. Do you know if you're having a boy or a girl? It's a boy. You do want to get him circumcised. I just don't know how that would... Do you like make an appointment at the doctors or do you? Төрөх газрыг сонгоод зогсохгүйгээр өвчин намдагч хэрэглэхгүй гэсэн юм дүрм гаргасан гинэ. Тэр хоёрын дүрмэн заяа. Тэгээ яагаад өвчин намдагч хэрэглэхгүй юм гэсэн чинь нөгөө эпидрол дотор фентанил гэдэг бодис байдаг гинэ. Тэгээ тэр бодис нь ингээд айгу хүчтэй донтолдог, тэгээ мансууруулдаг.
Тэг ингээд төрөлтийн өвчнийг ерөнхийдөө олон тэг нэг тайвшруулж ижил намдааж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол тэр чинь намдахгүй амар өвдөлтэй байдаг. Тэг ингээд Джейсон би ингээд хүүдээ юу багаас нь гизэн нахаас нь ингээд drug тэг нөгөө мансууруулах байц ингээд хэрэглүүлж тасгамааргүй байна гэж хэлж байгаа юм за. What? I literally told you not to do the epidural because after they gave it to you, that they were going to kick me out. I said that exact words. And you were like, no, they're not. They can't do that. I won't let them. If you didn't get the epidural, I would not have gotten kicked out. If you calmed down, you would have been fine. Тэг ингээд эргэн тойрных нь хүмүүс ингээд зөндөө хэлдэг зэ. Наа чи ингээд яг ч үнэндээ юу биш ээ. Тэг эпидурал гэдэг чинь яг ингээд төрх үйл явцад ингээд ашигладаг хүчин намдагч юм ээ. Тэг ингээд муу байсан бол яагаад ингээд хүмүүст санал болгоно гэж хэлэнгүүт ах таахгүй. Тэр чи фентанил байдаг гэсэн. Гэл ингээд өөрийгөө нэг ганцхан юм мэдсэн. Ганцхан юм мэддэг заяо. Тэрэндээ ингээд өөрийгөө ингээд бүхнээс илүү гэж боддог тийм хүмүүс эдэн штэ. Яг тийм. Тэгин ч одоо өсвөр насны жирэмслэлт явж байгаа штэ тий ингээд мэдээч ихийнх нь би айгуу тийм эрсдэлтэй яг ингээд бүрэн гүцэд төлжөөгөө учраас тий өсвөл санаад би мохотын хувьд тэр хүн бүрэн гүцэд төлжөөгөө учраас янз бүр эрсдэл гарах эрсдэлтэй тий одоо өгч болно амьдрч болно эсвэл галзуурч болно тий төрөлтийн үйл явц гэдэг чинь айгуу хэцүү. Тэг ингээд тэрийг Джейсон одоо нэг юм хүмүүсээ сонссон юм шиг за найзуудаасаа би ингээд төрөлтийн үйл явц аюугаа амархан гэж сонссон. Тэгээ нэг өвдөөд амар өвдөөл тэгээ шууд дүлээл төрчдөг гэсэн. Гээ ярьж байгаа юм заяа. Oh my god. Амар тэнэг хүн дуугахтаа сүртэй гэж нэрээ үнэ. Тэгээ хамгийн амар нь Кайлан тэрэн ингээд төвчээл байгаад байдаг за. Бүр ингээд яг ингээд өөрсдөө бүр ингээд амар тэгээ насанд хүрсэн. Амар тийм одоо ингээд бид нэр том хүн гэсэн тим одоо үе дээр явж байгаа гэх юм уу. Ингээ хинээс ч тусламж авахгүй тий бид хоёр өөртөө бүгдийг болгоно гэсэн яг нэг тийм үе дээр явж байгаа зав. Гэтэ яг тэр зөв тий яг ингээд үнэхээр одоо хүүхдтэй болоод ингээд хариуцлага өргөж байгаа бол өөртөө бүгдийг зохицуулах гэж яарах нь зөв. Гэхдээ төрөлтийн үйл явц дээр бол арай өөр тий тэр чинь туршлагатай хүмүүсээс зөвлөмж авах хэрэгтэй, туслалцаа авах хэрэгтэй. Тэнгүүд энэ хоёр юус итгэхгүй байгаа. За тэгээ энэ хоёр ингээд төрөх процессыг бол сонгоод төрөх төлөвлөгөө гаргачихж байгаа. Ер нь бол ингэж төрнөө эпидурал хэрэглэхгүй. Тэгээ ер нь бол одоо усан дотор төрнө мөрнө гээл хамтдаа усан дотор ороод хамгийн түрүүнд одоо дүлээд гаргаад ирэхээр нэг хин Джейсон ингээд хүүхдээ ингэж ихвэрж авч маваад нэг тиймэрхүү амир тийм романтиктэй уянган айлтай юм төсөлсөн байхгүй. За тэгээ энэ хоёр ингээд төлөвлөж байгаа. За эхлээд хэдүүлээ Кайлны ярихаас өмнө Кайлны эцэг эхийг ярив. Эцэг эх нь ерөнхийдөө бол эрүүл мэндийн асуудалтай. Одоо аав нь астматай. Тэгээд ээж нь болохоор бас жингийн имлүүдэлтэй хүн байхгүй. Тэгээ ер нь одоо Джейсон, Кайлан хоёрын амьдарч байгаа газараас ер нь жоохон зайтай амьдардаг. Тэгээд эцэг эх нь ч гэсэн тийм амар зүртэй уур хуцаар одоо тийм янз бүрийн юм байхгүй. Тэнгүүд Кайлан болохоор айгу тийм хүлээцтэй, төвчээртэй. Тэгээ ер нь ингээд юмыг одоо болохоос болохгүй хүртэл төвчдөг гэхгүй. Одоо мэдгүй болоод байгааг мэдгүй, болохгүй байгааг мэдгүй. Ягаад гэвэл эцэг эх нь өөртөө одоо тийм юу гэх юм уу харахад л мэдэж байгаа хгүй нэг тийм одоо бүгдийг ингээд бууж өгцөндөө амьдралд ингээд жоохон бууж өгцөн хүмүүс аахгүй. Тэнгүүд Кайла угаасаа яг юу төвчих ёстой юм юунд төвчээргүй хандах ёстой юм гэдгийг мэдэхгүй ямар ч мэдэгдэхүүнгүй төвчээл яваад байгаа хгүй юу ч байсан төвчин те тэнэг зам байсан ч төвчин одоо гой зан гаргасан ч төвчин токсик байсан ч төвчин хүчирхийлэл өвлөжсэн ч төвчин тэгэл төвчээл яваад байгаа. Хизээ тесрэхээ хизээ арга хэмжээ авах мэдгүй ингээл яваад байгаа хгүй. Тэгээ уусаа манхан уусаа бодолтой тий 17 18 настай хүүхдүүд угаасаа юугаа мэдхийн тиймстэй. Өөрийгөө контролдох, өөрийгөө ямар үнцэнтэй, ямар амьдрал одоо өөрийг нь хүлээж исэн, ямар их боломжуудаа алдаж байгаагаа мэдгүй. Тэгэл ингээл хүснэ нь өөр дээр нь гарч бүжгэлж яхад бараг юм дуурахгүй байгаа хгүй. Энэ бол өсвөр насны жирэмслэлтийн хамгийн том алдах зүйл гэж би боддог. Ингээд 20 хэд гарч ирээд 25, 26, 27 өнтер хүрээд ирэхээр хүү яг өөрийнхөө үн цэнийг мэдэж эхлэе. Жигнэсээ за би бол ийм юм төвчгүй юм байна. За би бол ийм юмтай ингээд зуралдаж амьдрах хүн биш юм байна гэдгийг мэдрээд эхэлнэ. Тэгэл ер нь тэрийг мэдэрсний дараа нь ямар хүнтэй байх ёстойгоо ойлгож эхэлнэ гэж би бол боддог. Эхлээд ахугаас салах хэрэгтэй. Тэгээ дараа нь ингээ хүнтэй болно. За тэгээд хөөхий тэр нөгөө Кайлны өвчтэй ээж аав нэгэд өөрсдөө машин бариад тэгээд Кайлен Джейсон хоёр дээр ирдэг за. Тэг ингээд
Джейсонд амар одоо ингэж би одоо сэтгэл санаагаар амар тийм хүчирхийлүүлээд байгаа штэ. Ер нь бол тий өөрөө нэг л амар хянаал. Тэг ингээ бүх бурууг Кайланд өгдөг заяа. Ерөөсөө тэр хиний Джейсний тэнэг зан гаргаж агаад хүмүүст эцэгтэй загнуулсан ч өөрийнх нь буруу. Джейсон ингээ бусад хүмүүст таалагдахгүй байгаа нь ч Кайлны буруу. Тэ чи ингээ намайг муухай харагдууллаа. Чи ингээд намайг ингэж муухай талаар минь харагдуулах гэж хичээгээд байна. Тийм болохоор наад хүмүүс чи намайг тэгж харж байгаа гэх мэтчлэн ингэж ярьж байгаа байхгүй. Ер нь бол амар тийм манипулятив тийм манипуляц гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр Джейсний Кайлны ээж хоёр нэг юм ирж уулзж байгаа охинтойгоо. Тэг ингээд 17 настай охиныг ингээ өөртөөс нь аваа явцсан зав. Шууд жирэмсэн боллоо гингүүт нь шууд ингээл гэртээ явчраал тэгэл ингээм хамт амьдрах эхэлсэн. Тэнгүүд ээж авд мэдээж амарсан санагдаж штэ. Тэг ингээд бит хоёр одоо ингээд чамаа санаад байна. Тэг чи стил жоохон беби хിവэрэ байгаа. Тэг ээж авд дээр хаяа нэг ирж байгаа чи гэж гуйж байгаа. За тэр ээж аав нь ёо би ясан бол зүгээр тим юмтай хамт амьдарч байгааг нь харсан. Ёо тэг no. I don't know if she knows it, but we miss her. Yeah. It's nice to have you guys over. Kylan moved in with Jason's parents, and I'd like to see more of her, but I gotta grow up at some point. You did. You are. And even if you don't want to, you have no choice now. Тэг Кайлан ч гэсэн ингээд ээж аав дээр бүр даам гарсан те бүр Джейсний ингээ хажууд яг ингээ Джейсон шиг ажиллаж машлаад тэнгуүтээ Джейсний гэрээхэндээ байхад огт тэгж ажиллахгүй заа ингээл амар дараахан гэсэн мөртлөө яг ээж аавтайгаа ингээ байнгут бүр ингээд амар одоо би ингээд яач болон гэсэн юм шиг ингээд амар тэнэг ажиллаж байгаа байхгүй юу ер нь бол тэ ээж нь ингээл хоёлаа ингээд ганц хоёр удаа ч гэсэн эхот зүрлэл зүгээр байна гэсэн чи тийм байхгүй наач угаасаа энэ хүүхдийн энэ гизэн дагаа хүүхдийн ээж аав нь л тэрийг хийх ёстой. Бид хоёр угаасаа бүх одоо эмнэлгийн уулзалт бүх эхонд хамт явж байгаа. Таны хэрэг байхгүй гэж хэлж байгаа зав ээж нь. Тэг мэдээж ээж нь угаасаа тэр амар хэцүү тусан штэ. Тэгэхээр өсвөр насны жирэмслэлт нь гардаг. Хэцүү юм эцэг ихтэйг ойлголцохгүй. Ер нь бол өсвөр нас ч гэлтгүй ер нь жоохон том болоод хүүхдтэй болоод одоо хөргөн бэр мэр орох ч гэсэн жоох эцэг ихтэйг ойлголцохгүй талууд гардаг. Гэхдээ энэ бол бүр амар сериосны заяа. Яагаад гэвэл том басны дараа чинь ингээд эцэг хийгээ жоохон ч гэсэн ойлгоод эхэлсэн тий. За энэ хүн ингээд миний төлөө хэдэн жил 20 хэдэн жил амьдарч байгаа. Тийм учраас би гэнт яваад өгчүүл энэ хүнд айгу хэцүү. Тийм учраас ингээд айгу наантай цаантай зохицуулт сурдаг байхгүй. Эцэг хийгээ ойлгоод тий ингээд наантай цаантай тэр бүх юма зохицуул сурдаг. Тэгэхгүй бол ингээд шууд өсвөр насндаа ингээд жирэмсэн болчоор бүр ингээд за би одоо ингээд шууд аав ээж болчлоо. Би одоо ингээд шууд том болчлоо. Одоо ингээд ерөөс ээж аавта дараа удахгүй байх хэрэгтэй юм уу? Эсвэл би одоо ингээд ээж аав ян зүрээр бодож байлаа шүү дээ. Өсвөр насны сэтгэл зүйн ингээд амар докторгойд болохоор ян зүрээр эцэг хийгийг хүлээж авдаг байсан юм болно те. Энэ хоёр намайг хяналтнаа байлгадаг. Эсвэл энэ хоёр намайг хитрхи амар хайрладаг. Эсвэл энэ хоёрт би ингээд дараа болдог ч юм уу. Тиймэрхүү байдлаар хүлээж аваад. Тэгээд тэр одоо өөрийнхөө тэр амар өндөр сэтгэл хөдлөлтэй байдлаараа шууд ингээд эцэг хийсээ ингээд шууд арилцаагаа туслаад ч юм уу. Эсвэл ингээд шууд холдоод ингээд хитрхи амар ингээд юу яагаад хүчлээд гэх юм өөртөө хитрхи амар хүчлээд Джейсний аав ээжийн хувьд ярихад Джейсон бол айлын ганц. Тэгээд аав ээж нь бүр ингээд үхтэл нь хэрхлүүлсэн заяа. Тэгээ аав нь ингээд байнга мөрдөг. Тэгээ миний хүү угаасаа тийм төгс биш, хүн болгон төгс биш. Тэгэхээр ингээд чи алдаа гаргаж болно гэж ярьж мээрээ заяа. Хүүхд унгаах тал дээр ярьж байгаа чинь зүгээр. Чи алдаа гаргаж болно гэж мэгэл бүр амар. Supposed to be for the male. There's obviously some level of stress that's going to be involved. That's what I said. Okay, I want to go to you, Mike. I just want to know what you think about what you've been hearing so far. I wasn't there. You know, I do understand his point. Ер нь өсвөр насндаа хүүхэд жирэмсэн болж байгаа гэдэг чинь эцэг их өөрийг хариуцлага айгу дутуу билүүлсэн л гэсэн үг шүү дээ. Ер нь аль нэгийг орхигдуулсан болохоор л тэнд одоо тэгж хийх ёсгүй юм а хийж явж байгаа байхгүй юу? За ингээд эцэст нь энэ хоёр одоо ингээд 41-ийн 7 хоногтоо өвдөлтөө өгж эхлээд төлөвлөсөн ясаараа төрөх төв рүү явж байгаа. Нөгөө байн төрдөг төв рүү явж байгаа байхгүй юу? За тиймд ингээ Кайлан 24 цагийн турш өвдөж байгаа заа. Йоо 24 цагийн турш тасралтгүй өвднө гэж боддоо амар газ тий. Тэгээ 24 цаг өвдөөд тэгээ тэр хоёр ингээ ус мусанд орж морж ингээ янз бүр болж үзэж байгаа заа. Тэгээ Джейсон ингээд 30 минутын дараа чи төрөхгүй болвол би хумсаа мөрч эхэллээ шүү. Чи бас байнын дэвти баачаарай гэж мэгээд амар тийм ёо ямар ч хүн ууралахаар эргүү юм яриа л энэ заа. Тэнгүүд Кайлан бүр ингээ тэрийг тоохгүй. I'm ready. I want to talk to you and help. And in another 30 minutes, I'm going to get anxious and start biting my nails, so get him out. You better not in the tub though. Our birth. Тэ юу ч энэ хүн миний хажууд байгаа нь хэм гэж бодоод төрөлтөө өргөжлүүлэл байгаад байгаа байхгүй юу?
За тэгээ 24 цаг тэр хоёр төрөхдүүд байсны эцэст ер нь бол тэ савны амцар нь нээгдэхгүй тэгсэн мөртлөө өвдөлт өгöd байгаа учраас эмчнэр одоо тэ магадгүй C-section буюу нөгөө юу штэ хийсвэр хийлгэж магадгүй гэж бодоо тэ тэр хоёрыг ер нь бол явуулж байгаа. Тэгээ энэ бол одоо нормал биш ээ тэ. Тэр чинь нөгөө нэг төрөх төвн болохоор одоо эмнэлгийн тим амар сүртэй тоног төхөөрөмжн тэр байхгүй зүгээр л яг уламжлалт дараагаар төрүүлдэг л гэж байгаа байхгүй. Ер нь бол гэр шиг гэтээ арай цэвэрхэн тэ дээрээс нь сувлагч нартай. Нэг тиймэрхүү л гэсэн. Тэгээ сувлагч нарын зөвлөснөөр тэр хоёр эмнэлэг рүү явж байгаа. Гэтээ яг эмнэлэг рүүгөө явахын өмнө Джейсон ингээл тэр нөгөө ажилчид сувлагч мөвлөгч тэрийг амар харааж мараал уурлаа юм хумаа шидэл би гэртээ харьлаа гэж мэгэл за. Bro, I just feel like doctors suck, nurses suck, midwives suck, the hospital sucks because they don't treat me good. Everything's about Kylan. They don't. Тэгээ ингээд тэрийг ингээд хүмүүсийн урд ерөөсөө хийхгүй зүгээр ингээд Кайлны урд хийгээд байгаа байхгүй юу? Тэ oh my god ямар гэчи айллагч вэ? Бүр ингээд Кайлны урд очингуудаа л би гэртээ харьлаа гэж тэгсэн чинь нөгөөтг нь хөрхийг өвдөж яаж өгөх гэж байгаа штэ. Бүр өгөх гэж байгаа. Тэнгүүд сугадаад ч явчихгүй заяа. Араас нь нөгөөтг нь ингээд ирж байгаа. Тэгээ юу яриад байгаа юм бэ? Имлэгрөө яв гэсэн чи. Үгүй ээ чи жоохон унтчихаа. Чи гэртээ хариул унтнаас тэ наадвал чин чамаа унтуулах гад петрол тавих гад штэ. Чи гэртээ харьчвал унтаж чадна штэ. Тэгээд маргааш өглөө төрчих. Чи ерөөсөө миний бодлоор чи ерөөсөө сайн өвдөж одоо бүрэн гүцэд өвдөөгүй байх гэж хэлж байгаа юм за. Йоо тэрний бодлоор өвдөд яах юм? Тэрний бодлын тамаатай oh my god. Төрөлт явж байхад хэний ч бодол хамаагүй эмчийн л бодол хамаатай байдаг юм. Oh my god. Тэгээ хэрэлдэж эмнэлэгт ирж байгаа. Тэгээ эмнэлэгт ирэхэд эмчнэр болохоор Кайлыг зогсолтгүй 25 цаг өвдсөн учраас дүүлж чадахгүй. Тэгээ угаасаа дүүлж чадахгүй наад чи угаасаа тайсаа ухаан алдаад унана. Тийм болохоор юу яа. Тэгээ петрол тариа жоохон унтуулад тэгээд унтуулсны дараа жоохон хүч орно штэ. Тэнгүүт шууд үлээ гаргачаа гэд тийм төлөвлөгөө танилцуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл нөгөө Джейсон чинь үгүй бидний бит хоёрын төлөвлөгөө нь байхгүй гэж хэлж байгаа. За шууд ингээм эмчтэйгээ тэ петрол тариулахгүй би их нэртэй петрол тариулах зөвшөөрөхгүй гэж хэлэхгүйгээр бит хоёрын төлөвлөгөө тийм байхгүй тийм биз дээ гэж нөгөө төндөө хэлж байгаа юм за. She's going to be able to push her baby out and she's awake for another 12 hours in pain. It's her choice and her body. She's the one who's going through it right now. Кайланд тэг ингээд стил бүр амар төркөөд өвдөж байгаа хүнд ингээд манипуляц хийгээл те. Оюун санаагаар ингээл дарамтлж ингээ боддоо ёо тэ нөгөө Кайлан ч сүултээ тисрээд заяа чи зүгээр зайл би ингээд тэ чи зүгээр өөрөө чиний бодолж одоо надад явах тамаагүй би петрол хийлгэн гэд тэ нэг юм хийлгэж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг яг петрол хийх өрөөнд нь орж ирэл чи бит хоёр ингэж яриагүйстэй гэдэг нөгөө Кайлантай хэрэлж байгаа байхгүй шууд нөгөө эмчтэй нь одоо хэрэлцэх ёстой шүү дээ. Ер нь бол тийм үнэхээр тэгж өсөхгүй байгаа юм шууд эмчтэй хэлээл тэ одоо өөр ямар нэг арга зам байна уу гэж ярихгүйгээр шууд Кайлан дээр очиод чи бит хоёр ингэж яриаг үстэй гэдэг амар шижиг бүр бөөлж сутгамаар заяа. That's not gonna make us relax. That'll make her relax and me freak out. Okay, but this is about her. Let her get the damn epidural, okay? Don't be like this. That's a douchebag thing to do. Why are you doing that? Because we made a deal at the beginning of this pregnancy that she would do drugs. Тэгэд эмчин сүүл рүү за чи яв те чи энэ өрөнд бити бай гэж шууд эмнэлгээс хөөчж байгаа. Тэгээ эмнэлгээс хөөгдөж гарч ирчээд нөгөө хинтээ Кайлантай яриад байгаа байхгүй юу. Гэрлэгөө очиж тэр чинь юм хум идээд бас сүмсэнд орж байгаа заа. Гэхдээ Кайлантай ярьсаар л за. Миний эмнэлгээс хөөгдөж байгаа чамаас олж байгаа штэ хөөе. Чамаас олж байгаа штэ хөөе. Чи наадхан мэдж байгаа юу? Чи одоо мансураад амар гоё ээ нөө гэж мэгээ тэгж ярьж байгаа. Ёо. It was your fault I got kicked out. That's not my opinion. You But okay. literally were the reason I had to leave. Why are you being a dick? Right, because I was really trying to get... Жишээлбэл одоо над мачиг юм амар одоо тийм галзуу малзуу тийм хүнтэй бол хизээж иймэрхүү манипуляц гэдэг юм заван хүмүүс ингээд шууд нүүрнэр ирээл те. Чиний надад ийм үйлдэл чинь таалагдахгүй нэ гэж хэлж чадахгүй заяа. Эсвэл өөр ингээ хүмүүст ингээ ярьж явдаг ч юм уу те. Эсвэл одоо юу яриад хизээж надтай тэгж харс тулгарч чадахгүй байхгүй юу. Тэг ингээ яг ийм одоо Кайлан шиг те ингээд ийм одоо lost те ингээд бүр ингээд эцэгхийн харал халамж байхгүй. Тэг дээрэс нь хаа хүртэл төвчгээ мэддгүү. Юуг төвчгүйг мэддгүү. Өөр хүн зэнийг мэддгүү. Тиймэрхүү хүмүүст ер нь ингээд амар даам гарч даварж байгаа байхгүй. Та нар боддоо төрж өвдөжсэн хүмүүс мэдж байгаа да. Уцаар ингээл
дарамтлал ингээ боддоо. Чи өвчин намдагч хэлээд аюу гоё нуу. Чист амар гоё мансуурж байгаа хата. Одоо наа чи миний хүүхдэд нөлөөлж байгаа штэ. Одоо ингээ та хоёр drug addictтэй нөгөө мансууруулах бодсон донцсон хүмүүс гэсэн үг. Гэл ингээ хэлээд байгаа хгүй. Тэгсэн ингээ өөр ингээ веб татаалцаа. Йоо тэг ингээд ийм зураг авалтын багийнхан бүр ингээд тисгэ байцсан зэ. Бүр зураг авалтын багийнхан хүртэл тисгүү за. Шууд веб татж байгаанд ингээл хэлж байгаа хгүй продюсер нь. Okay, everything's always my fault. You're the one that got the epidural. Because I needed it. Jason, you say you're against the epidural because it's drugs, but you vape all the time? I'm against hard addictive drugs, not. Чи ингээл Кайлен лөө амар yelling хийгээд ах юм. Ингээл хорилж хашгираал амар тийм дургуцаал уурлал ах юм. Чи өөрөө ингээд байнга веб татт юм штэ. Чи наадах юу гэж бодож ийн гэсэн чи. Веб болон алкогол те иймэрхүү одоо нөгөө өдөр тутмын иймэрхүү зуршил басан юмнууд бол юу гэж боддог. Окей гэж боддог. Зүгээр л фентанил болон эпидурал одоо тиймэрхүү хүнд хэмжээний мансууруулах бодис хэрэглэхийг би бол зөвшөөрдөггүй гэж хэлж байгаа юм. Тэр одоо ямар атсан бомбоогоо мэдхүү. Oh my god. Тэгээ эмнэлгээс хөөгснийхэн дараа мэдээж эмнэлгийн хүмүүс те за одоо те та бойфренд нөгөө найз залуучин гараа авчлаа чи ингээ хажуудаа хүн байлгахыг хүсэж гинэ гэсэн чи хүсэхгүй байх би зөвхөн бойфрендээ л хүсэж гин гэж хэлж байгаа. За ёо амар мал охин ийм мал байхаар ийм тэнийг юм өөр дээр нь бүжгэлж яах нь ойлгомжтой штэ. Тэгээ энийхэн дараа нь ээж нь мэдээд те амар шархалсан гэж аахгүй би охиндоо бол тийм амар муу хандж байгаагүй. Тэр яагаад ингэж байгаа нь би ерөөсөй ойлгохгүй байна те. Би туурд гомцсон бол өөр гомцноо хэлчихээсээ тэгвэл ингэж ойлголцмоор байна. Тэгэхгүй бол охиноо ингэж дүүр далтж байгаа юм шиг надад санагдаж байна гэж хэлж байгаа. За амар сэтгэл өвдгөн байгаа зү. I am in a way relieved that Jason can be there for Kylan and the birth of their child. But I just felt like I needed to be there just because. Эпидурал хэрэгэлсэн хэрүүлийнхэн талаар дараа нэвтрүүлэгт ярихдаа ингэж ярьж байгаа Джейсон. Амьтад эпидурал хэрэгэлдэггүй үсттэй. Энд чинь ингээ натуралны юм штэ. Чи одоо зүгээр л амар баашиллаа тий. Амьтад зүгээр тийм төрж явахад чи ингээ баашилсандаа болоод чи ингээд амар тийм одоо хар тамхин дуртай болохоор ингэж чи эпидурал хэрэгэлж байгаа гэж шууд хэлж байгаа. За. Тэгээ нөгөөт нь юу шилж чадахгүй. Би зүгээр ингээ King Jason-ыг ингээ уурлахгүй л баймаар байна. Тэр ингээ уурлахаараа надад юм муухай хэлдэг. Тэрнээс байнгын муухай хүлдэггүй гэж байгаа байхгүй. Йоо girl no. Тэгээ Кайлан болохоор энийхэн талаар ингэж мэдэрч байна гинэ. Одоо төрөв төлөвлөгөөнд бүтээгөө. Тэрээр ч анханасаа ингээ төрөв төлөвлөгөө мөлөөл амар сүртэм гарцсан зав. Тэгээ тэр нь бүтээгөө. Тэгээ нөхөр нь бас уурлаад хаяа явцсан. Тэгээ өөрөө бас амлсан ясаар эпидуралгүй натурал төрч чадаагүй. Тэрэндээ би ингээд өөрөө амар шаналж байгаа. Тийм болохоор Джейсон надад уурлах нь зөв гэж бодож байгаа. За. Яа no том амар том no төрөх төлөвлөгөө гэж угаасаа байхгүй байсан дээр. Тэгээ төрнө гэдэг чинь ерөөсөө юу штэ? Тэ үхэж болно. Ялангуяа ийм 16 17 ийм яс мас нь ингэж бүрэн төлжөөгөө одоо бүх юм нь бүрэн ургаж гүйцэж одоо янз бүр даавар мааврын хувьд ч гэсэн тэ бүрэн эмэгтэй хүн болоогүй байгаа үе дээрээ төрчхөөр яасан байх нь амар олон талын хүндрэл үүсч болно. Жишээлбэл энэ Кайлен дээр болохоор самны амсар нэгдэхгүй тэгсэрнээ өвдөд тэгсэрнээ одоо дүлхийн бол харух магадaltaй нөгөө blood pressure гэдэг аахгүй нөгөө цусны даралт нь ихссэн. Цусны даралт нь ихссэн байхгүй. Тэгээ эпидурал хийж намжааж ийж жоохон тайвшруулж ийж төрүүлэх гэдэг аахгүй. Ер нь натуралаараа. Тэгэхгүй бол C-section ч юм уу да янз бүрийн байдлын эрсдэл үүсэх магадлалтай. Нөө тэ эмэгтэй хүн болоогүй бол бити төр. За тэгээ энэ хоёр нэг юм ингээд төрж байгаа. Тэгээ төрсний дараа ингээд хүүхд мөхтэй ингээд лавж маавал ер нь нэг жоохон тэгж байгаа гэсэн гаргаад тэгээ нэвтрүүлэгч нөгөө нэг season дээрээ 3 хосыг онцолдог. Тэгээ энэ season 5-ийн нэг хос нь болохоор Kylan, Jason 2, тэгээ нөгөөх нь болохоор Tyra, Alex, нөгөөх нь юу ч байлаа ингээд Jenna хийн хоёр ч байлаа нэг тиймхүү юу ч 3 өсвөр насны хосыг онцлсон баггүй. Тэгээд нэвтрүүлгийн 2 дахь хэсэг нь болохоор зөвхөн одоо эмэгтэйчүүд буюу охтууд нь ээж нар нь ингээд сууж нөхрүүдийнхаа одоо reaction тий хамтдаа байгаагүй үеийнхэн тэр бичлэгнүүдийг үзэж хоорондоо ингээд хилэлцдэг. За тэгээд дараа нь болохоор дараагийн хэсэг нь болохоор эмэгтэйчүүд нь ээж нартайгаа орж ирээд ер нь одоо тий харилцаа ямар байсан яаж явж ийн мовж ийн гэсэн юм ярьдаг. Гурав дахь нь болохоор хосууд ингээд бөөндөө орж ирдэг. Одоо эрэгтэйтэйгээ ингээд нөхрүүдтэйгээ хамт сууж өртөг үздэг гэсэн.
Тийм баахгүй. Тэгээ эхний хэсэг дээр л одоо Джейснийг гараад эхэлсэн. Нөгөө бусад нөгөө эмэгтэйчүүд байгаа ш. Тэдэр нь бүр ингээл аман ангаа халцсан. Юу вэ энэ одоо Джейсон энэ бүрстом тэ амар хамаагүй штэ тэд нар чинь oh my damn guy гэж мэгэл бүр амар хараж байгаа хгүй. Тэгэл нэг нь бүр ингээл хинт хандаал Кайланд хандаал чи ийм юм төвчих ясгүй штэ. Наа чин бүр ингээд амар токсик, амар хүчирхээлтэй, амар тийм заван залуу байна гэдгсэн чинь нөгөө Кайланд бүр амар өнхрөө өмөөрөл заяа. Өмөрөхгүй бол нөгөөх нь угаасаа хэрүүл хийж алсгана гэдгийг мэдж байгаа болохоор л өмөрж байгаа бодвол наа чи угаасаа байнгын ингэж харцдаг юм аа. Би ч гэсэн хинтээ Джейсонтэй ингэж харцдаг. Тийм болохоор зүгээр гэж хэлж байгаа. За тэгсэн чинь нөгөө хөтлөгч нь насан турш эмэгтэй байгаа штэ. Бүр ингэ шууд амар паниктаал. Джейсон чамтай ингэж заван сэжгийн харьцаад чи бас зүрүүлээд хинтээ Джейсонтэй ингэж заван сэжгийн харьцаж байгаа бол энэ бол нормал биш. Энэ бол зүгээр сүрцэн харилцаа. Тэ? Сүрцэн. Та хоёр бол зүгээр хоёулаа л хог новч гэсэн үг гэж шууд хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө хин Кайлан ч бүр ингээл амар юу яал хэрэлдээл заяа. Нөгөө хөтлөгчтэйгээ хэрэлдэж чадахгүй. Яг л чинь том хүн байгаа даа штэ. Тэнгүүд нөгөө охтуудтайгаа хэрэлж байгаа. За чи ойлгохгүй гэж хэрэлдэж байгаа. За амар мэдрэл муутай. Йоо за тэгээ дараагийн хэсэгт ээжүүдтэйгээ орж ирээд нэвтрүүлгээ үздэг. Тэгээ ер нь ээжүүдтэйгээ ямар харилцаатай байсан гэл нөхрүүд нь яасан маасан талаар ээжүүд нь нарийн сайн мэдгүй байх штэ. Тэр чинь юм болгоно сайн хэлэхгүй. Тэгээд хин Кайлны ээж үдэж байгаа хгүй ингээд төрөх үед нь хин Джейсон яаж амар тамалсныг тэг бүр ингээд би үнэхээр хэлэхгүй болтохгүй байна. Тэг яагаад ийм залууг ээж аваараа сольж байгааг би сайн мэдэхгүй байна гэж шууд хэлж байгаа. Кайлн ч та бити хариул гэж шууд ээж рүүгээ шууд уурлаа. За тэнд дагаа хин рүү ч уурлж чадахгүй зүгээр ээж рүүгээ ингээд амар уурлж муурлал амар тэнэг охин. Амар тэнэг. Яа за тэгээд finally нөхрөөдтэйгээ орж ирээд за тэгээд нөхрийнхөө талын бас ээж аав нар орж ирээд ингээ бөөндөө суугаад үздэг байхгүй юу? Нэвтрүүлгээ. Тэгээ яг нөгөө нэг энэ хоёрын яг төрөх үеийн тэгээ нөгөө эпидурал хэрэглэнэ хэрэглэхгүй гэд тэр хэрүүлээ ингээ бүгдээрээ үзчихээ бүгдээрээ шоконд ороод. Тэгэл нөгөө хин нөхлөгчин шууд хэлж байгаа байхгүй чи ингээд өөрөө веб татдаг гэжээж эпидурал хэрэглэхгүй байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Гэж шууд хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл Джейсны царай нь бүр ингээ амар сонирн болол заяа. Бүр ингээд одоо ямар ч юм хэлэх үг болтохгүй. Тэгээ уусаа хэлэх үг болтохгүй штэ мэдрэл муутай. Уусаа л тэнэг юм чинь хэлэх үг болтохгүй. Өөрийнхөө тэнгийг өмөөж тэнэгтчихвэл бүр тэнэг гэдгээ батлаа чинь. Тэнгүүт Кайлнаа ингээл те та нар бити ингээд хин Джейсон дээр хейт хийгээд наад бусад одоо охтууд чинь хөрөдч гэсэн амар тэнэглээ штэ. Наад тулаа яриач Джейсныг бити яриад гэж ууралж байгаа. За Джейсны аав нь болохоор шууд Джейсныг өмөрөөд би 19 наснда аав болохтой юм төгс аав байгаагүй. Джейсон ч гэсэн алдаа гаргаж болно. Гэтэ бит хоёр стил одоо хамтдаа байна. Энд чинь л чухал. Энд чинь л хайр гэдэг чинь ерөөсөө л юм байдیں۔ Тэ бүгдийг нь одоо алдаа оноотой нь хайрлах гэдэг чинь л хайр байхгүй юу гэж хэлж байгаа. Тэгсэн чинь нөгөө охтууд ингээд шууд энэ угаасаа ийм тэнэг гайч угаасаа ааваас ийм тэнэг зан өглөө тавцсан юм байна гэж ярьж байгаа. За ёо. But I'm pretty sure it's all supposed to be for the male. There's obviously some level of stress that's going to be involved. That's what I said. Okay, I want to go to you, Mike. I just want to know what you think about what you've been hearing so far. I wasn't there. I do understand his point. Could have handled the situation a little better. I think a lot of it is his immaturity, right? Mm-hmm. If you're berating her and yelling at her, you're upset because the baby might get exposed to drugs, but you're vaping in the tub. When you look back at it, can you agree with any of that? I hope you learn from it. Okay, I want to go to you, Mike. Because they don't want to get her in trouble with him. And they all seem scared of him. Амар хэрүүл оролтой амар шоу заяа. Oh my god. Яа таад үзээрэй. Тэг ингээ Джейсон дээр амар хэрүүл үсээд ингээл амар уур амьсгал эвгүй болоод эхэлсэн чи шууд Кайлан гарч явал би ерөөсөө оролцоо боллоо. Чугаас ингээд зөвхөн бит хоёрын л одоо муухай юмныг гаргаад байна. Бит хоёр зөндөө сайхан байгаа. Гэтэ муухай юмаа л гаргаж байна. Энийг л яриад байна гэдэг жаан за. Тэгсэн чи нөгөө нэг хост нь угаасаа ийм муухай юм угаасаа байхсгүй. You guys can't just attack Jason. Чи намайг хамгаалсангүй. Чи намайг орхигтээс хамгаалсангүй. Эднэр ингээд намайг муу хэлж байгаа. Чи намайг хамгаалах хэрэгтэй байсан. Blah, 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 blah. I don't know why TikTok takes everything down. You're so annoying, TikTok. Okay, stop yelling, Jason. Sorry, I have to cover this part so I don't get another violation. I love the attention. I feel like жилж байгаа за ёо ямар гэж алиалагч хар дарсан зүүд ёо эцээж битгий юм охтуудтай найзлаарай guys. Охтуудаа хизээч битгий ийм залуучуудтай найзлаарай. Дүүзөр тэ одоо хозын харилцаанд орохгүй байсан ч гэсэн битгий найзлаарай.
Тэгээ sorry би уусаа ингээд амар юм хогийн юм үзэхэрээ шууд reaction амар шудраг гаргадаг байгаа. Тэ би уусаа иймэрхүү өмөөч чадахгүй. Тэгээ ер нь бол та бүхэн маань сайн ойлгосон баг. За тэгээ ер нь бол та бүхэн маань сайн ойлгосон баг те. Өсвөр наснд гарч болох за тэгээ ерөнхийдөө бол та бүхэн маань сайн ойлгосон баг. Өсвөр насны жирэмсэлтэнд гарч болох хамгийн том эрсдэл бол хамтрагч хогийн эрсдэлтэй одоо тийм итгэж болохгүй хүн байх л бол амар том эрсдэл байгаа байхгүй тий. Тэр жоохондоо одоо жирэмсэн болж байгаа нь угаасаа хангалттай сэтгэл готрол одоо тийм сэтгэл зүйн депрессэнд орох юм болж байгаа. За тэнгууд нэмээд хажуунаас нь ингээл нөгөө нэг жирэмсэн болгосон хүн ингээл химлээл дарамтлал одоо тийм зодохгүй арай нэг зодохгүй ч гэсэн ингээл бараг зодож байгаа юм шиг өдөр болгон хэлээл ер нь бол тий жирэмсэн болсон бараг тэр хүний буруу болж мэдрүүлээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёр болохоор салсан уу гэвэл үгүй заяа. Ёо одоо хүртэл байгаа гэж боддоо. Хоёр дахь хоёр хүүхэдтэй болсон. Бас л эпидуралгүй төрүүлсэн бах таа гэж би бодсон. Амар гонхтой. За тэгээд энэ хоёроос гадна ер нь бол иймэрхүү амар хил ам дагуулсан, ер нь зөндөө ийм хосууд байдаг. Тэгээ өсвөр нас гэдэг ч угаасаа ямар ч юм барьцгүй. Тийм учраас одоо энэ хосуудын дунд араар тавилт заяа. Араар тавилт 17 16 та хүүхдүүд ингээд би биний хараар тавиа явж ингээд боддоо амар гаас тээ. Тэгээд одоо хүчрхийл заяа шууд ингээд зодож модоод алгадаж малгадаж авах маах тиймэрхүү юмнууд зөндөө байд юм билээ. За тэгээд та бүхэн маань намайг дэмжиж лайк and сабаа дараарай. Дараагийн хамтлагаар би яг энэ unexpected гэ шоуныхаа дараагийнхаа хосуудыг онцолж авч хийдэм билүү гэж бодоод байна. Тэгээ та бүхэн маань хэрэг дэмжижээвэл дор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээ энэ хүү дугаар маань таалагдсан бол баярлалаа.